Экс ерөнхий сайд Норвын Алтан уугийн өгсөн ярилцлага дотор маш ноцтой олон баримтууд байгаагийн дотор Эрдэнэс 5-толгой буюу 5-толгой нүүрсний экспортын тухай хэдэн мөр өөрийн эрэхгүй анхаарал татаж байна. Тэрээр сэтгүүлч онон тулд та санаж байгаах гайл татвар бүртгэл статистикийн байгууллагуудыг нэгтгэж дэд сайдуудыг байхгүй болгосон. Дубангаараа Эрдэнэтийн асуудал 5 толгойн олборлолтын хэмжээг эрс бууруулсан зэрэг бол хуйлдааны нэг хэсэг хэмээсэн байна. Ахин онцлог 5 толгойн олборлолтын хэмжээг эрс бууруулсан зэрэг нь бол хуйлдааны нэг хэсэг. Тэгвэл чухам яагаад 5 толгойн олборлолтыг эрс бууруулсан хэрэг вэ? Ийм ажиллагаа хэнд ашигтай гэж? Уг нь бол олборлоод ухаад зөөгөөд гадагш нь гаргаад л байвал их баг нь хамаагүй мөнгө орж ирнэ дээ. Яг 7 хоногийн өмнө 9-р сарын 8-ны хаард нүс хөтөлбөрийг дахин нэг үзээд хэрэг гэж та бүхэн сануулъя. Тэнд ийм нэг мөр байгаа. Ахин давтъя. Эрдэнэс 5-толгой компани өдөртөө 500-аас 600 машин буюу 60 мянган тонн сайн чанарын коксдох нүүрс ачдаг. Зөвхөн энэ нэрчээрээ 4 сар зөөгтөл өнөө Чалкогийн 120 сая долларын өрнөөс салчих боломжтой байсан ба өдгөө нүүрсний үн өсөж $200 болчиход байгаа үед хямрал гэж юу юм бэ гэд инээд алдаад сууж байх ёстой байжээ. Гэтэл Алтан хуйгийг ерөнхий сайд болох тэр цаг үед байсан 130 сая долларын өр одоо 4 жилийн дараа ихэд дөнгөж 10 сая доллараар л буурч 120 сая доллар дээр очиод намгатсан буюу 4 сарын дотор дарчих ёстой байсан өрийг зориудаар 4 жил таг зогсоон сунжруулсан байна. Энэ санаатай муухай үйлдэлийг элбэг дөржийн хуйлдааны төр зориудаар зохион байгуулан 5 толгойн олборлолтыг зогсоож Монгол улсын хямралыг зориудаар үүсгэсэн ба жохом үүнийхээ төлөө өөрсдийн бууны нохой болох чимдийн сайхан бэлгийг ерөнхий сайд болгон санснаа гүйцэлдүүлж бүхэл бүтээн байгуулалт үйлдвэрлэл үйлчилгээ экспортыг нам дарамт зогсоожээ. Тэгээд ч зогсохгүй энэ хоорондоо оюу толгойн гэрээг Дубайн гэрээгээр тултлан дээрэмдэж Эрдэнэтийн 49%-ийг 2 жилийн турш таг нууцлан дарж сонгуулиулахаас 2 хоногийн өмнө наймаалцсан гэдгээ зарлан худалдаа өгчлийн банкнд авсан зэрэг гэмтэргүүдийг үлдээд амжсан байна. Одоо тэд хямралыг зогсоохын тулд 5 толгойгоо эргэлтэнд оруулах үзэгний тухай ярьж эхэлнэ. Ерөнхийд нь базаад хэлбэл элбэгдорч тэргүүтээ шудраг бусын хонглын эзэд нь зөвхөн хідүүлэхнээ хэмжээ хязгааргүй байжхийн тулд бүгд бүтэн бусыг маань зориудаар дампууруулан эдийн засгийг нь зохиомлоор уналтанд оруулан нурааж сүйтгэж гацаан зогсоож ард иргэдийг нь өлсгөөн туйлдуулж өгөөрөөлөн хоосруулж байсан ажээ. Том тоглоно гэж энэ. Эдийн засгийн алуурчид гэж энэ, эх орноосоо ургана гэж энэ, цаашлаад тусгаар тогтнолоо 2 дугаарт ирэн бэлнэ гэж Алтан хуйгийн хэлээд байсан нь энэ. Манан бүлэглэл элбэг доржноор өнгөрсөн хугацаанд хийсэн буюу цаашаад хийх ажлын эцсийн эцэст Монгол улсын эдийн засгийг л бүр мөсөн алах явдлаачаа. Эдийн засгийн алуурчид Монгол төрийн толгойд заларчаа.